Жуулахад туслаач. Аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Энэ цагт Исая намын 7-г уншия. 13-аас эхлээд 16 хүртэл уншия. Исая одоо сонсогдсон Давидын гэрээ хүмүүсийн дэвчээрийг сорихын чамд Багдад одоо Бурхны минь дэвчээрийг мөн сорих гэж байна уу? Тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгдэн нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрүүлж түүнийг Иммануэль гэж нэрлэнэ. Тэр хүү муугаас татгалзсан сайныг сонгохоо мэдэх үедээ зөгийн цөцгий ба зөгийн бал иднэ. Учир нь хүүг муугаас татгалзсан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно. Амен. Исая намын 7 Есүс Христийн талаар анхны иш үзүүлэг болвол энд хэлсэн байна. Есүс Христийн талаар үнэхээр гайхамшигтай. Энэ бол алдартай үг байна. Бид нэр энэ үгийг бол Иммануэль гэдэг энэ үгийг бол бид нар маш олон удаа сонсож ирсэн. Энэ үг гэдэг маань Иммануэль гэдэг маань эзний ирэхээс өмнө 750 жилийн өмнө бол иш үзүүлж Бурхан энэ үгийг өгсөн гэдэгт бол маш их сонирхолтой. За тэгээд цаг үед бол энэ хаан энэ үгийг сонссон ч гэсэн ойлгоогүй байхаа. Юу гэсэн үг юм? 7 дээр Исая намын 7 дээр энийг 2-3 дугаар ишлэлүүдийг харах юм бол Юдагийн Узиягийн ач, Йотамын хүү Ахазийн үед Арамын хаан. За Юда гэдэг маань урд болон Израиль хойд гэж болвол бид бүгдэд хэлсэн. За тэгээ Израилийн хаан бол энэ дээр дайтахаар яагаад тэгэхээр Израиль улс бол Арамын хаан ирсэнтэй Израилийн хаан бол хамтраад энд Юдагийн эсрэг дайтахаар ирж байна шүү дээ. За тэгээ Ахаз хааны хувьд бол маш их зүрх сэтгэл найж бид нар өнөхөр яах болов гэж хэлэхэд бол Исая эзэн бол Исая дайлдан тэгээд бүү гэж Ахаздаа узаад түүнд ингэж хэлээ. Болгоомжтой 50 бай гэж хэлсэн. За чи бол үгийн буян модны хоёр хожууд болох Ирсэн Арам мөн харин Есүс Христийн талаарх иш үзүүлгийн үг гэдэг маань энэ цаг үед бол хэлсэн тэр үг байна шүү дээ. Тэгэхээр энэ үгийг бид нар сонсоод тэр цаг үед бол энэ үгийг сонсч ирсэн хүмүүс бол ерөн сайн ойлгоогүй байхаа. Тэгэхээр бид нар энд бол ялах хэрэгтэй гэдэг үгийг бол Бурхан бол хэлсэн. За энэ дээр юу гэж байна гэхээр за тэгээд онгон бүсгүй хүү төрүүлж түүний нэрийг Иммануэль гэж дуудана гэж байна. Энэ үгийг бол баг яаж онгон эмэгтэй хүүхэд төрүүлэх юм. За тэгээд Иммануэль гэдэг маань Бурхан хамтаа гэсэн энэ нэр Бурхан ирнэ гэсэн үг. За түүний хувьд бол Бурханыг сорихгүй. Би бол Бурханаа сорихгүй. Харин Бурханы хүслийн дагуу
би хийж үйлдэнэ гэсэн үг байна шүү дээ энэ дээр. Тэгээд тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдгийг өгнө үзэгтэн нэгэн онгон бүсгийг хүндтэй болж хүү төрүүлэн түүнийг Иммануэль гэж нэрлэнэ. Амен. Матай номын 1-дээр бол гардаг шүү дээ. Адилхан бас энэ шүү зүйлгийн үг. За тэгээ Матай номны 1-дээр ч гэсэн мөн Иммануэль гэж гардаг. Иммануэль гэдэг маань Бурхан болвол хамт байна. За тэгээд энэ зүрх сэтгэлээрээ хамт байна гэдэг нь тэгэхээр би чамтай хамт байна гэж хэлсэн энэ үгийг бол маш тодорхой хэлсэн. Тэр үг бол хаана байна вэ гэхээр онгон эмэгтэй хүү төрүүлнэ. Онгон бүсгийг хүндтэй болж хүү төрүүлэн түүнийг Иммануэль гэж хэлдэг. Тэгэхээр Бурхан бол бидэнтэй сүнсээрээ хамт байж Тэнгэрлэгч нээлхэн бидэнтэй хамт байж бидэнд өрөөлийг өгснөөр бидэнтэй хамт байж үгээрээ бидэнтэй хамт байх чи бүр тодорхой Бурхан бидэнтэй хамт байна вэ гэхээр бүр тодорхой хэлэх юм бол үг махбод болж Бурхан цор ганц хүү Есүс Христийг илгээхэд Бурханы хүний дүр төрхөөр ирэхэд энэ болвол түүнийг бол Иммануэль гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энийг сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр зарим хүмүүс Бурхан бол миний зүрх сэтгэлд үргэлж хамт байж хүч өгдөгөө гэж хэлждэг боловч яг жинхэнэ тодорхойгоор хизээ надтай хамт байсан бэ гэхээр үг махбод болж ирэхэд Бурхан бол надтай хамт байсан. За Иохан номын 1:14 дээр үг нь махбод болж бидний амьдралд ирэхэд бид түүний алдрыг харсан Аавын цор ганц хүү Есүс Христийн алдар бөгөөд нэгүсэл болон үннээр дүүрэн байсан. Амен. Тэгэхээр Бурхан болвол биднэртэй хамт байна гэдэг маань Есүс Христээр дамжуулаад хамт байна гэдгийг хэлсэн. Амен. Есүс миний махыг эдэж миний цусыг уув. Есүс ирэхгүй байх юм бол Бурхан болвол хүнтэй хамт байх боломжгүй. Хуучин гэрээн дээр за эзэн Бурхан хамт байсан гэсэн үг бол их байгаа. Энэ бол маш их сонирхолтой хамт байна гэхээсээ илүүгээр Бурхан миний бол ерөнхийд харахад бол Бурхан хамт байна гэж хэлээд бичээд байгаа боловч харин Есүс Христийг ирэх тэр хормоос эхлээд Бурхан болон хүн болвол нэг болсон хамт байсан. Тэгэхээр та нар надаар дамжуулаад би Аавтай нэг та нар миний дотор нэг байж Аавтай нэг байж бид нар нэг болно. Есүс Христээр дамжуулж Бурхан дээр очино. Энэ бол Иммануэль. Иммануэль бол бид нартай сүнсээрээ хамт байна гэж хэлж байгаа юм биш харин үг махбод болж бидэнд бол бүрэн төгс төр харуулсан дүр төрхөө харуулхад тэр бол Иммануэль. Амен. Есүс. Тэгэхээр бид нар Бурханд итгэж байна биш харин Бурханы илгээсэн Есүс Христэд итгэж байна. Есүс Христээр дамжуулаад бидэнд харуулсан тэр Бурханы нэгүслийг бид нар харж байна, хүлээн авч байна. Тэгэхээр түүний үнэхээр зовж тэр бидний хэм нүглийн төлөө үхсэнд итгэж байна. Түүний цуснд итгэж байна. Тэр бидний гэм нүглийн төлөө цусаа ургасанд итгэж байна. Энд бол маш тодорхой хэлэх юм бол бид нар хэнд итгэж байна гэхээр Бурханы бидэнд илгээсэн Есүс Христэд итгэж байна. Есүс Христэд итгэж байна гэж хэлэхэд Бурхан
надтай хамт байна. Энэ бол бүрэн төгс үлдэгдэн. Тэгэхээр бидний итгэл гэдэг маань Бурханд итгэж байна гэж зогсох биш. Бурхан харин яаж ажиллаж байна? Бурхан иш үзүүлгийнхээ үгийг өгч, тэр иш үзүүлгийн үгийг бүрэн төгс хийж үлдэн. Тэр иш үзүүлгийн үгийн утга нь юу вэ гэхээр Бурхан бол бидэн дээр ирсэн. Яаж ирсэн бэ гэхээр бүхий л хүмүүс харж мэдхээр үг махбод болж, энэ бол үнэхээр гайхамшигтай онгон бүсгүй хөл хөндтэй болж хүү төрөлсөн. Үгээр дамжуулан Иммануэль ирсэн бөгөөд Иммануэль гэдэг маань, Иммануэль гэсэн энэ үг бол бэлэг тэмдгийн үг биш ээ. Тэгэхээр энэ Иммануэль гэдэг маань утга учир нэг сайхан юм. Тэгэхээр энэ Иммануэль гэсэн энэ үг бол гайхамшигтай түүхэнд бичигдсэн. Бурхан болвол махбодоор ирсэн нэг харуулж байгаа бөгөөд энэ үгийг бол Иммануэль гэдэг энэ үг бол Есүсийн дотор, Есүсээр дамжуулаад Иммануэль бол бий болсон. Бурхан гэхэд Иммануэль харин Есүсийн нэр болоод Иммануэль, Есүсийн бидэнд өгсөн үнний үг, Мосегоор дамжуулаад хуулийг өгсөн бол харин Есүс Христээр дамжуулаад ивэл нэгүслийг бидэнд өгсөн, үннийг өгсөн. Тэгэхээр бид нар энэ үнний үгэнд итгэн найдахад тэр Иммануэль бүрэн төгс болно. Амен. Тэр дашуур дууснараа бидэнд тэр түүний шарахаар бид нар итгэрсэн. Амен. Энэ бол Есүс мөн ингэж хэлсэн: миний нэрээр ариун сүнс та нар дээр ирнэ. Иммануэль, нэрээр ариун сүнс ирнэ. Тэгэхээр Иммануэль Бурхан бүрэн төгс ирсэн учраас ариун сүнс миний дотор байна. Энэ бол Бурханы гайхамшигтай ажил. Есүс мөн гэж хэлсэн: энэ муу үеийнхэн болвол тэмдгийг ирдээ гэж хэлсэн. Тэд нар бол өөрсдийнхөө хүссэн тэмдгийг ирж байгаа учраас, харин Бурханы бидэнд өгсөн зүйл юу вэ гэхээр хүмүүсийн бодод төсөөлхийн аргагүй зүйл бөгөөд хүмүүс бол зүудэндээ ч бол тэгж төсөөлж бодохын арга байхгүй тэр зүйл байна шүү дээ. Тэгэхээр 14-ийг дахиад харах юм бол тиймээс эзэн өөрөө чамд нэг тэмдэг өгнө. Тэгэхээр Бурханы бидэнд өгч байгаа тэр тэмдэг юу вэ гэхээр хүний хийх боломжгүй зүйлийг хийж байна шүү дээ. Зөвхөн Бурхан л хийх боломжтой. Энэ бол Иммануэль, үг махбод болж ирнэ гэдгийг бол үг махбод болж ирнэ гэдэг нь Иммануэлийг хэлж байна. Харин бид нар бол үнний үгийг авсан учраас маш тодорхой нэгэнгүй яаж бий болсон, яагаад Иммануэль болсон гэдгийг бол бид нар мэдэж байгаа учраас бид нар бат итгэлтэй байх хэрэгтэй. Есүсийн нэрэнд дуулууртай, Есүсийн нэрийг дуудан үгэнд дуулууртай байж тэр үгэнд итгэн, тэр үгэнд найдахад юу бий болж байна гэхээр Иммануэль бол биелэгдэж хийгдэж Бурханы тэр ажлууд Иммануэль нэрээр миний дотор хийгдэн үлдэгдэж байна шүү дээ. Тэгэхээр үүнд бид нар итгэж байна. Иммануэль. Амен. Бурхан надтай хамт байна. Ром номын 8-ыг харах юм бол Бурхан бидэнтэй хамт байх юм бол бидний хэн эсэргүүцэх юм бэ гэсэн үг бол байдаг шүү дээ. Есүс Христийг бидэнд өгсөн тэр бид нар бол дайснаа ялнаа гэсэн үгийг бол мөн хэлсэн.
Тэгэхээр Иммануэль бүрэн төгс болвол ирсэн. Тэгэхээр бид нар болвол Иммануэль гэсэн Бурхны илгээсэн Есүс Христээр дамжуулаад бид нар болвол энэ муу зүйлүүдийг ялнаа. Амен. Тэгэхээр энэ хаанд Исаягаар дамжуулаад Бурхны энэ хаанд өгч байгаа үг юу вэ гэхээр чи бол Ахаз хаанд чи бол дайнд ялах ёстой. Хамгийн гол нь чи энэ бүү санаа зов. Харин Бурхан чамтай хамт байна гэдэгт итгэе гэдгийг бол Исаягаар дамжуулан хэлсэн. Тэгэхээр маш олон хүмүүс би өшөө жоох илүү мөнгөтэй болсон байх юм болов. Тэгэхээр миний энэ ертөнцид бол амьдрахтаа бол гэр сайн амьдрахсан гэж боддог. Харин тэр зүйлүүд бол чухал биш. Харин Иммануэль гэдэг маань илүү их чухал. Бурхан бол аль хэзээний бидэнтэй хамт байна шүү дээ. Иммануэль Есүс Христээр дамжуулаад энэ бүгд бол төгс хийгдэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар болвол бүрэн төгс болсон зүйлүүдэд итгэж байна шүү дээ. Өнөөдөр ч гэсэн Бурхан надтай хамт байна. Мэдээж Бурхан бол хамт байна. Яагаад Есүсийн нэр байгаа учраас Есүсийн цусыг бид нар хүлээн авсан учраас түүний шарахаар бид эдгэрсэн учраас Бурхан бол надтай хамт байна гэсэн тийм бат итгэл байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ итгэлээр муу сүнсийг ялж чөтгөрүүдийг хөөж бид нар Есүсийн нэрээр ялнаа. Өнөөдөр ч гэсэн Есүсийн нэрээр, Есүсийн хүч чадлаар, Есүсийн үгээр ялсан итгэгч нар байхыг хүсье. Тэнгэр дэх бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсдаг. Таны хаанчлал ирдэг. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелдэг. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд өгөөч. Бид өртөнгөдөө уучлсан адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд оруулаач. Бузар муугаас гэтлгээж. Хаанчлал хүч чадал алдар сүрүүрт таних. Амен. Сүм чуулганыхаа өсөлтийн сэргээлтийн төлөө Иммануэль чуулган энэ чонд өөрийн гэсэн